Америкийн нэгдсэн улсын төрийн департамент Монгол Улсын засгийн газар хооронд бүх хамгаалалтын түншлтийн компакт гэрээг байгуулсан. За энэ бүх гэрээний хүрээнд дэлхийн зам олон улсын байгууллага, Азийн сан, Амбаанд Монголд зэрэг олон төрлийн төрөмс байгууллагууд хамтраад бүх хамгаалалтын компакт хүн худалдааллыг бас бүгдийг хамгаалах гэсэн төслийг хөгжүүлж байгаа. За энэ төслийн хүрээнд бид хүн худалдааллыг бас бүгдийг үсэг сэргийлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хөгжүүлж байгаа нэг нь сургуулиудаас суулсан эдгээр хөтөлбөрийг бид олон улсын үндэснийхээ дотоодын зарим туршлагад үндэстэн сургуулиудад хөгжүүлж байна. За ухаалаг хөтөч өөрсдийн төлөөх дуу хоолой, цахим орчинд хүүхдийн аюулгүй байдал гэсэн ийм гурван хөтөлбөрийг бид сургуулиудад хөгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 64 сургуулийн 84 клубүүдийн хөтөлбөрүүдийг хөгжүүлж 1900 гаруй хөтөлбөрийг хангасан. Тэгэхээр энэ үр дүндээ үндэслэн бид өнөөдөр хичээлээс гадуур үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг танилцуулахын өдөрлөгийг зохион байгуулж байна.